За сайн байцгаана уу. Бид нар Америкийн круиз аялалдаа гарахаар Флорида мужийн Майами хотод ирсэн байна. Бидний маршрут Майамигаас эхлээд Майами төгсөж байгаа Карибын тэнгисийн за Мексик хүртэлх аялал байгаа 7 хоногийн аялал. За бид нар 20 гаруй багаараа аялахаар ирсэн байгаа. Тэгээ үнэхээр сэтгэл хөдлөж байна. Бид нар урд нь маш олон онгоцон дээр гарч ирсэн. Яг World America гэдэг энэ онгоцон маань 2025 онд 4 сард далайд тавигдсан. Бид Монголоос хамгийн анхны яг энэ онгоцон дээр гарах гэж байгаа одоо аялалчид учраас үнэхээр сэтгэл их хөдлөж байна. Круиз онгоцон дээр гарахаас өмнө бид нар яг нислэгээр нисэж байгаа юм шиг терминалаараа орно. Тэгээд цаашаана security чегээр бас явна. За бүгдээ орцгоё. Check-in хийгээрэй байна. No, it's okay. It's okay. Make sure you... За security check-ийг хийлгэчлээ. Одоо цаашаана усан онгоц руу орцгоё бүгдээрээ. Зураг авахулчлаа энэ дээр. За би өмнө нь бол 3 удаа усан онгоцоор аялсан. Гэтэ MSC хөлөг дээр ерөөсөө гарч үзээгүй байсан. Тэгээ гарахтаа бүр хамгийн сүүлийн хамгийн гоё онгоцон дээр гарч байна. Сэтгэл хөдлөж сонслоод зүг дэлсэд дарах дэлтэй байх шүү. Ямар гоё өгчөөд байна. Орч ирэнгүүт ингээ ажилчид нь заагаад туслаад маш илдгээр гоё харьцаж байна. The boarding pass. Assembly station D, all the way in that one. Only scan your boarding pass for the safety drill, okay? Okay. After that, you can go to your... Энэ бүр ямар гоё юм бэ? За check-in хийлгэчлээ. Өрөөгөө activate ихэвчлүүлчлээ. Тэгээ одоо бүгдээрээ өрөөлөгөө авцгаая. За 16 давхартай хүрээд ирлээ. За энэ дээр ингээд онгоцных нь план бол байж гэн. Энээсээ хараад хаашаа явах вэ гэдгийг бол харчих юм байна. За манайх болохоор яг энд 16:09 гэж байна. Хөлгийнхөө урд хэсэгт юм байна. За өрөөлөгөө явцгаая бүгдээ. За ингээд хачаануудын болыг ингээд бүгд нь гараад өчт юм байна. Оруулаад өчт юм байна. За 16:09 дээр ирлээ. За энэ дотор маань карт маань байж байна. 1 2 3 1 2 3.
За ингээд карта хийчихэнгүүт бүх юм насчихж байна. За өрөөнд ороод ирлээ да. Ямар гоё юу балкон. За ийшээ бол гоё далаа малаа шууд харагдах юм байна. Хан дээр ийм юмтай л та.Ягттай. За бид нөгөө Майамигаас порт дээрээс хөдлөг байгаа болохоор энд бол нөгөө терминал нь харагдаж байна. Одоо ингээд далаагаа хараад байна. Я байна уу гэж харцгаа. Энэ босоод үүш байна. Сайн дотор юу байна гэсэн чинь миний бар байх шиг байна. Ачаа маань арай ирж амжаагүй. Тэгээд бүгдээрээ ачаа эртэл доошо бүфэ ресторан руу орж өдрөө хоолоо идцгээе. Гурвал амар хосолцсон байж тээ нэрэ. Сэгэр цагаад бичээд байгаа. Ай тэрэмэрэд нүшэл татсан бүжиглцээ. За бүфэ ресторанд орж ирлээ. Эндээс ямар гоё харагддаг юм бэ? Нара. Би өндөр гарч ирсэн чинь. За бүхэн ресторанаас бид нар Hello. Хүснээрээ аваад ич болдог. Энэ шороо аяллахаа үнэнд бас багтцсан байдаг. Энэ бол хязгааргүй хизээч шүнж идсэн болно, өглөөч идсэн болно. За хоол аваад иж юм уу? Аваа. Тако мако. Янз. Chicken wing. Я манай ирсэн үү? За гоё ээ нөө сэтгэл ямар гоё вэ? гоё наа. Өстэй айгу гоё наа. Тэ шинэ нэмээсээ дээр тэ янзтай гоё наа. Сайхан аялахнаа бонда. Гоё байна. 25 оны шинэ онгоцтой шал өөр болсон байна. За онгоц маань хөдлөг эхэлсэн шүү. Яг энэ онгоцныхаа төв гол хэсэгт нь байдаг. Газарт нь ирээд байна. Үнэхээр шоконд орохоор айгүй гоё онгоц байна. Ишээ сууж үзхөө. Үзнэ. Үзхөө. Үзнэ. Сүнс маань тэр дээр.
За одоо бид нар орой хоолндоо орохоор ресторан руугаа орж байна. Here, thank you. Онгоцны маань меню нь QR-аар байна. Энийг QR-аар уншуулад юу идгээд хайх юм байна. Хөлөг онгоцон дээр ресторанууд ерөнхийдөө маш өндөр зэрэглэлийн гоё ресторанууд байдаг. Тэгээ ресторанд орохдоо аюулгүй тийм хүндэтгэлтэй, жоохон гоёмсог, хит энгийн биш тийм гоё хувцас өмсөд ордог байгаа. За мэдээж тэгээд ресторан хоол унд нь болохоор ерөнхийдөө аяллахын унд багтчихсан байдаг. Хүн нэмэлт төлбөр төлөх шиг шаардлагагүй байдаг. Хоол идэхэд зориулсан тусгай цагаас өөр үед өлссөн үедээ хоол идэх юм бол мэдээж нэг өнгөө бүхвээ ресторанууд нь дандаа онгорхой байж байдаг. Тэндээсээ хүссэн юм аваад идэж бол. Гэтэ бас зарим үн төлбөртэй ресторанууд бас байдаг. Гэтэ ер нь бол тэрэнд заавал орох шаардлагагүй хэрвээ та өнгөө хэмнэ гэж бодож байгаа бол. Номер болчихсон юм. За тулах оруулаа. Cheers. За хаа би сайхан бацаач юм уу? Айдэ тагтаа гэж сайхан байна уу? яа сайхан. Бид тэр сайхан даа. Сайхан амарч юм уу? Хаагаар идэх юм уу? За Америк байж одоо яхэд аяж юм ба? Энэ хоол аяж юм ба? Ихтэй болчихсон. Амрах тагтаа юу? За. Манай хэсэг байгуурсан. Яа, идэ тагтаа даа сайхан аяж. Айд тэсээ дэгэж амарч яваа юм шүү дээ. Айд Монголд амарч чадсан тэгээд Майамид л амарч шүү дээ. Өөрөө хаана. Одоо тэгээд одоо яг эдийг Канадид ирсээр гэж яг амарч чаддаг хариг. Эвчэн ч гэсэн аялдаа гарч ирлийг амардаг шүү дээ. За. За асуудын Америкээс ингээд сайхан танилцж байгаад баярлж шүү. За одоо ингээд эрмээс цааш та гэдэг бас олон газар аялах болтой. За ерөөдөр суухгүй. Яа, нэг зураг авчи. Cheers. Сахар цочно. За, cheers. Хөлөг онгоцон дээр маань тансаг брендийн гой бараа бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө дандаа tax free, duty free тийм тэгээ дээрээс нь хямдралтай байдаг. За ийш бол хувцсны дэлгүүр болоо явуулчлаа. За боссос эхлээл гой брендийн юу байна. Hello. Нэр одоо ингэ шууд 30% хэмжигдсэн байгаа байхгүй юу? Аялалт дуусах үеэр эдгээр чинь бүр нэмээд 40-50% болоод хэмжигддэг. Айгу гоё юм те. Зээш чихэр шоколадны дэлгүүрүүд байна. Халлоуин болж байгаа болохоор Халлоуины чимэглэлтэй хулуутай юмнууд авсан байна. Нэшнээ сүнстэй байна, гөөсөдтэй байна. Ямар хөрх юм бэ эдгээр. Болохгүй шиг хурж болохгүй. Шоколадэр ийсэн юм байна гэж боддог. Мэд. Энэра шоколадын бүргэд байна.
Шоколад бүргэд зургийг аваарай авсан. За би маргааш шоуныхаа өвцөг өмсөж байгаа гоё орно. Waves rolling in, calling my name. Whispers of the tide play a gentle game. Moonlight dances on the wall. Өдрийн мэнд яг одоо Карибын тэнгисийн тэг голоос мэдчилж байна. Өнөөдөр бид нэр анхцаараа далайгаар явна. Зөвхөн далай дээр өнжин гэсэн. Тэгээ маргааш бид нэр Доминикан улсын Порте Плата гэдэг хотод очино. Өнөөдөр би ямар ч байсан хөлөг онгоцоо илүү сайн таньж мэдээ гэж бодож байна. Хөлөг онгоцоо судлын өвшөө өөр ямар гоё зүйлүүд байна. За энэ цаана бол далай малай дээр чинь тасархаа харагдаж байна өө. Энэ хүмүүс наран бие шараад, усандаа сэлээд, коктейла уухан уугаад чихэн утгаараа амарч байна. Энд бол бүх насныхан байна, залуучууд байна, хүүхдүүд байна. Дундаж насныхан настай хүмүүс ч гэсэндээ яг л залуу хүмүүс шиг адилхан ингээ аялж амраад явж байгаа юм байна. Яг энэ хөлгийн голдоо ингэж зайтай. Тэгээ яг энүүгээр ингээд доош явангууд яг ингээд хотын гудамж шиг тогтчулчихсан дэлгүүр хошоо, зоогийн газар, ресторан, бар бүх юмнууд байлээ. Энэ хөлгийн гол онцлог нь бас юм байна л да. Дотгошооноо харсан цонхтой тагцтай ч гэсэндээ аюулгүй гой харагдцтай байд юм байна. Яг эндээс ахуулаад энэ доошооноо амар урт булгуур байна ингээ мушгиралцсан. Энүүгээр бас явж үзье гэж бодчихин амар харагдчихээн. Гэхдээ явж үзнэ яа дээ. Энэ MSC World America гэдэг онгоц чинь яг адилхан нь Азад бас байдаг. MSC World Asia, Европт бас байдаг MSC World Europe гэдэг. Тэгээ та бүхэн яг энэ онгоцоор аялахыг хүсэх юм бол Inclusive платформ руугаа ороод аялал захиалах боломжтой. Хэрвээ та гишүүн болоогүй байвал яг одоо доорх description руу ороод линкээр бүртгүүлээд тэгээд аяллаа хамгийн хямдар захиалах боломжтой болно. Ийм аяллаар хүн ер нь амьдралдаа нэг удаа ч гэсэндээ заавал явах хэрэгтэй юм шиг надад санагдлаа. Энд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. За доошоо буугаад ирлээ. Тэр дээрээс зураг авсан чи амар гоё гарлаа шүү дээ. Тийм үү. За. Бид нар өмнө нь онгоцон дээр гарч исэн. Өмнөх онгоцон дээр гоё байсан. Үнэхээр супер байсан. Гэтэл энэ онгоцон дээр өмнөхөөс илүү их гоё бүр жинхэнэ гоё ягаад чи маш их супер байна. За тэгээд энэ Атлантын далайн гүнд Карибын тэнгисээр тэг энэ том гүрний за дээрэс нь бид нэр 7 хоногийн аялал маань Доминикан, Порто Рико гэж тэ тэрийн болгон хүмүүс очиод байдгүй ийм гоё одоо улс орны аяллуудыг бид нар ингээд энэ крус сонгоцоор дамжин хийх гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол маш гайхалтай боломж юм аа. Stars above, they kiss the Ингээ гарчул яаж. Одоо гадаа манай цог аялж байгаа хүмүүс бас байх ёстой. Тэдэртэйгээ нэгдээ гэж бодож байна. Энэ бассейны том дэлгэцэн дээр хөл бөмбөгийн шууд амжилт гараад байна.
нөгөөдийг олоо харчлаа. This time, Keyshawn Boutique. You're a Patriots fan? Boo. Бид нэр бүхий хоолндоо өдрийн хоолоо идээд тэгээд одоо бассейн цэлгээд халуун чихүүцэн суух гад тэгээд би нөгөөдөө хүлээж байна. Өнөөдөр далаад унжиж байгаа өдөр хийх юм бол аягүй их байгаа. Тоглолт байна. Орой silent disco болно гэсэн. Тэрэнд ямарсан орё гэж бодож байна. Монголчуудаа суугаас өмнө би MSC өөрийнх нь аппликейшнийг суулгасан. Тэрүүгээрээ ингээд өөрийнх нь мэдээллийг оронгууд өнөөдөр одоо жишээлбэл Etsy гэж юм. Тэгэхээр бид нарт бол өдөр зөвхөн бүлэгдэр хийх зүйлүүд байгаа. Өдөр болгоных нь хийх зүйлийн жагсаалт ингээд гараад ирж байна. Тэн дотор халууч гэсэн ягаад тийш сүнэ. Одоо би онгоцныхоо 6 давхрт нь гараад ирсэн байна. Яа тэгэхээр өнөөдөр бидний онгоцон дээрээ суусны дараа одоо угталтын үйл ажиллагаа буюу онгоцны капитан буюу хөлгийн ахмад маань биднэртэй уулзч тийм
маргаашдаа зураг авах боломж биднэрт олно. Тэгээ өчигдөр орой бид нэрийг ресторанд хоолоо идэж байхад үйлчлэгийн ажилтнууд нь одоо зөвшөөрөл нь биднээс сануулж хэлсэн байхгүй юу? Маргаашдаа одоо аюу гой хэнцэр элегант одоо дресс код нь элегант гэж байсан байхгүй юу? Хөтөлбөр дээрээ. Тэгээ онгоцон дээр явж байгаа одоо зочид маань ингээд эрэгтэйчүүд нь гэсэн бижак сүтээ өмсчихсэн. Тэгээд эмэгтэйчүүд нь аюу гой даашинцаа өмссөн. Аюу гой харагдчихэв. Buenas noches, señores. And truly hope you are enjoying our hospitality. Next 6, so you want to make some memories only. Make your way in and capture all those memories in. My name is Brendan, MC on Morgan, and Una splendida serata, grazie! Сонгосны ахмадтай зураг авах гадаа очилж байгаа байна. Mongolia. Okay. Hello, nice to meet you. Great. Thank you. Thank you. За бид нар World America гүрээ сонгосныхаа World Theatre-т орж ирээд суудсан байна. За гүрээ сонгосон дээр орой болгон ийм сонгодог entertainment show тоглолтууд болдог байгаа. Хэрхэн ямар театрын тоглолтууд болохыг одоо үзцгээе. Dirty Dancing гэдэг кино гэдэг чинь тийм яг тэрний одоо театрчээс хувилбар юм шиг байна. Яа, сая бүр амар гоё тоолт үзлээ. Одоо дараагийнх нь үйл ажиллагаа эхлэх гээд байна. Cycle Disco гэдэг нөө чивчтэй бүжиглдэг. Уулын хугацаас олчмоор данц амжихгүй маань 5 минутаар эхлэх гээд байна. Oh my god. Энэ гадаа талбарт нь шүн анхудаа гарч ирж байна. Амар гоё. Гэрэл мэл насцсан ямар гоё юм бэ?
2 дахь өдөр дуусч байна. Яг одоо хэд болж байгаа юм бэ? 23:25 11 цаг 25 минут болж байна. Тэгээд Silent Disco сая болж исэн чинь жоон тэнгэр дуурайад бороо орох гээд тусгамж чи юу? Альтраад унчлаа. Тэгээд Silent Disco болж исэн чинь гадаа бороо ороод тэнгэр дуурайад тэг ерөөхдөө дотгошоо орж үргэлжлүүлнэ гэд хүмүүсийгээ дотгошоо аваад орчлаа. Тэг би ядраад тэгээд маргааш өглөө эрт Доминика улсын Порто Плата гэдэг хот дээр очих учраас ер нь л эртхэн унтаж амрая гэж шийдлээ. Гэхдээ тэр Silent Disco гадаа болж яхад ямар гоё яваа тэр яг нэг онгоцны дотор хэсэг одоо нэг лед гэрлүүд насч басан. Тэгээл хүн бол амар азжралтай. Надад бүр амар гоё санагдлаа яг тэр хэсэг бол. Тэндээс яг хажууд нь тэгсэн чинь ингээд өөр круз онгоц ойрхон гэхэд цааш ямар ч сан харахад бол ингээ харагдчихсэн. Тэгээ ингээ зэрэгцээд ингээ 2 cruise ship ингээ явж исэн. Харах удаж гэсэндээ. Гадаа бүр амар цэглэхэн цагчин. Гэтэ ерөөсөө онгоцноор тэр нь мэдэгдэхгүй юм. Ингээл дайвалцч юм ерөөсөө юуч байхгүй. За тэгээд маргааш өглөө Порто Плата хот дээр уулзцгаая. Порто Плата гэдэг энэ хот нь болохоор Атлантын далайгаар хүрээлэгдсэн Доминикан улсын одоо хойд эргийн хот юм бэ. За энэ хотод 330 мянган хүн ам оршин суудаг ийм хот байна. Халуун байна. Жинхэнэ халуун орны мэдрэмжийг эндээс авч ийн. Дал мод, усан бассейн, далайн эрэг, хамбаргацай, коконат бүгд нэг дор байна. Эндээс манай хүлэг онгоц бүр янзын харагдчих. Би яг одоо таныг харуулъя. Oh my god. Oh my god. Амар азжиралтай байна.
Where are we going now? We go to Boulevard. Энэ Ларимар гэдэг чулуунд Доминиканы хөх чулуу гэдгээр алдаршсан. Цэнхэр цайвар хөх өнгийн цагаан долгионтой байгалийн гаралтай галтуулын эрдэс чулуу юм бэлээ. Ус тэнгэрийг санагдуулан мөнгөтэй байдаг учраас Карибын тэнгисийн чулуу гэж нэрлэгддэг юм байна. Дэлхийд дээр зөвхөн Доминикан улсад олборлогддог. Энэ улсын соёлын бэлэг тэмдэгт тооцогддог юм бэлээ. Одоо нөгөө ягаан чинь орж ирлээ. Энэ ягаан гудамжинд зураг авах. Yes, one please. Wow. Thank you. How much is Rolex? How much? How much? Rolex. Oh, that is $550. Яг одоо яг далайн ариг дээр ирсэн байна. Би өмнө нь далай дээр ирчихлээсэн л та. Гэтэ яг ингэж бич дээр юусэн ирж байгаагүй юм шиг байна. Одоо яг далай болсон хөлөөд үрэх боломж надад олж байна. Өмнө нь Барселонад хотынхон бич дээр хөлөөд идвэжсэн л та. Гэтэ тэр үе жоохон төгөг байсан. Одоо л аймаг надлаг байна. Далай бүр ингэ намын цэнхэр өнгөтэй харагдчихээн. Би энэ коконы зүсээ уусаар байна.
Яа, Dominican beer ууж үзнэ. Authentic original Dominican нэ. 32 градус. Цэлүүдийн бир уусан амар гоё. За биднийг хүргэж өгсөн, хотод агуулж өгсөн жолооч айгүй сайн юм байна. Айгүй тус биднийг үзэг үстэй бүхэл газруудад агуулж явлаа. За яг өнөөдөр бид нэр Доминикан улсын Порто Прата гээд хотод ирсэн байна. Бид нар ингээд хүрээ сонгоцороо улсаас улсын хооронд, хотоос хотын хооронд ингээд хүрээ сонгоцороо дамжаад очсон газар болгондоо бид нар ингээд буугаад хотын аяллуудаа хийгээд хамгийн одоо гоё газруудаа үзээд ингээд аялдаг байгаа. Тэгээ яаж аялаад байгаа вэ гэхээр бид нар Incruises гээд компани аяллын клуб дэлхийн хэмжээний хамгийн том аяллын клуб гэж тайлбарж байна. Энэ клуб бид нар ингээд нэгдсэн. Клубын гишүүд маань бид нар ямар нэгэн одоо дундын зуучлал, аялал жуулчлалын компани шаардлагагаар бид нар одоо энэ платформ дээр гишүүнчлэх болоод гишүүнчлэхээ давуу талаар боломжоор хамгийн хямдханаар дуртай үедээ дуртай аяллаа сонгоод тэнтэй аялах зүйлээ өөрөө шийдээд ямар нэгэн дундын зуучлал төлөхгүйгээр хүссэн аяллаа сонгоод өөрөө ингээд захиалга хийдэг байгаа. Та ч гэсэн яг өнөөдөр энэ гоё миний сэтгэлийг сонсож байгаа, энэ боломжийг сонсож байгаа та ч гэсэн аялахыг хүсэж байвал дараах линкээр бүртгүүлээ дараад ирээрэй. Хамгийн сонирхолтой нь бид нар Америкийн нэгдсэн улсын аялалд 7 хоног хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээд Доминикан улсаар орж байна. За маргааш бид нар Порто Рико улсад очино. За энэ улс орн маань бол нөгөө визгүй учраас бид нар одоо Америкийн визээрээ ингээд зорчоод ирээ болов хүмүүс аялаад байдгүй ийм гоё улс орнуудаар ингээ аялаа явж байна. Үнэхээр гахтай маш гоё сайхан байна.